Загвар орчин шинжилгээний байгууллагын мэдээлэлээр энэ сарын 25-нд Баруун аймагуудын нутгийн зарим газар, Төв аймагуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж салхи шуургатай байхыг цагуурын байгууллагаас анхаарууллаа. Хурд дундас 25-нд Баруун аймагуудын нутгийн зарим газар, Төв аймагуудын нутгийн хойд хэсгээр 26-нд Алтайн өвөр говь, Хинтийн ууларх нутаг болон Онон уулзах халах голын сав газраар, 27-нд Алтайн өвөр говьор, 28-нд Баруун Төв говийн аймагуудын нутгийн зарим газраар хурд дундас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-аас 10 м, 25-28-д нутгийн зарим газраар 26-д нутгийн зүүн хэсгээр секундэд 15-аас 17 м хүрч ширүүсэж шорон шуурга шуурна. Агаарын хэм увс нуруулан дарахтын хотгоор эдэрдис голын өндөгөөр шөндөөн хасах 15-аас хасах 20 хэм, өдөртөө хасах 1-ээс хасах 6 хэм, хангаа хөвсгөл Хинтийн ууларх нутаг, Завхан голын их хүрэн бэлчээр орчим, Тэрэлж голын хөндөгөөр шөндөөн хасах 11-ээс хасах 16 хэм, өдөртөө тгээс нэмэх 5 хэмийн дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөндөөн нэмэх 1-ээс хасах 4 хэм, өдөртөө нэмэх 14-өөс нэмэх 19 хэмийн дулаан, бусад нутгаар шөндөөн хасах 5-аас хасах 10 хэм, өдөртөө нэмэх 5-аас нэмэх 10 хэмийн дулаан байна.